За юу гэсэн залуусаа манай савгт иргэн тавтаа барил. Бид хөрвийн загсчид блогийн маань ээлжит нэгэн дугаар та бүхэндээ хүрж байна. За тэгээд энэ дугаар бас л нэлээ удажиж хамгийн сүүлийн видеог хийснээс хойш даруй одоо 4 сар өнгөрсөн байна. 4 сарын дараа одоо ингээд дахин та бүхэндээ Уулзж байгаадаа баяртай байна. маш их баяртай байна. За тэгээд өнөөдрийн сэдв болохоор бид хоёр одоо шинэ хүмүүстээ зориулаад алтан загас шинээр хийж байгаа хүмүүсийн нийтлэг гаргадаг 8 алдааны тухай ингээд нэг 3 4 бүлэг болгоод ярих санаа байна. За өнөөдрийн хувьд шууд юунаас эхлэх вэ гэхээр мэдээж загас дижигч байгаа бол хамгийн чухал зүйл бол ус тийм ээ. Тийм учраас эхлээд усны тухай усных нь одоо ямар хэмд амьдрдгийг одоо тэгээд усны pH нь ямар байх хэвээр найрлагууд нь юу байх хэвээр тийм. Тэр талаар одоо ингээд нэг баг шиг мэдээлэл өгөөд за тэгээд 2 дугаар сэдв нь болохоор мэдээж танк мэц. Одоо хүмүүсийн нэлээд гаргадаг алдаа нь болохоор нөгөө цуг тэжээх засаа буруу сонгодог. Ялангуяа алтан загсан дээр. Тэгээд буруу сонгосон учраас одоо аль нэг нь эрсдэл одоо маш их үүрдэг тийм учраас нэгдүгээр бид тэр өнөөдрийн сэдв болохоор мэдээж усны тухай ярих юм байна. Дээрээс нь одоо энэ алтан загсаар тохирдог одоо битэрийн зүгээр санал болгож байгаа 10 загсыг та бүхэндээ танилцуулах болно. За тэгээд цугаас хэлэхгүй битэртэй хамт байгаарай. За тэгээд та бүхэн маань одоо цааш нь видеого үзүүлэхэд бол эхлээд subscribe дараагийн хүмүүс нь subscribe-а дараад subscribe дарсан хүмүүс нь лайкаас их дараа явуулаарай. Мэдээж subscribe дараагийн хүмүүс нь subscribe-а дарчаад тэгээд лайк юм бомба дараарай. Коммент бичээрэй. За тэгээд одоо мэдээж алтан загас их л тэжээхийн тулд тийм ээ. Усны чанарыг ойлгох хэрэгтэй. Усаа бэлдэх хэрэгтэй. Бэлдэхдээ зөв бэлдэх хэрэгтэй. Ийм байдаг. Тэгэхээр дэлхийн үед одоо тэр тухайн урд нь зөндөө ярьж исэн учраас нөгөө өөр засандаа ч гэсэн тий зөвлөгөөн дээр ярьж исэн учраас ингээд тавчхан ингээд сануулах маягтай яриа явчих тий. Усаа эднийг бэлдэх үү? 3. Миний хувьд бол 7. Яадаг гэхээр эхлээд аквариумда усаа хийгээд фильтрийг халаагчаа залгаад 7 хонуулаад тэгээд дараа нь засаа авч идэг. Дэлгүүр бол 3 хоног болно гэж байна. Тэгээд бас нэг зарим тохиолдлууд ийм тохиолдол аягүй гардаг. Дэлгүүр дээр хүмүүс ирээд хүүхдэд агуулж ирээд хүүхд яг өнөөдөр засаа авнаа гэд ингээд яарад авдаг байхгүй. Тийм тохиолдол болохоор мэдээж очиод усаа хийгээд холоо ойлгочоо хийгээд 2 цагийн дараа ойролцоогоор засаа хийж болно. Тэгээд засаа тэгж хийсэн бол эхний хэд хоног бол маш бага хооллох хэрэгтэй. Бараг хооллохгүй шахуул байх хэрэгтэй гэсэн үг. Одоо нөгөө шинэ усанд оронгуудаа мэдээж загас тэгж дуртай хоол идэхгүй нэгдүгээр, хоёрдугаар тэр хоол задрах явцдаа усын чинь бохирдол ээж баяа болгон. Тийм учраас ерөөсөө эхний хоёр хоног хооллохгүй шүү гэж байгаа. Дээрээс нь загас маань өөрөө шинэ орчинд орно, шинэ усанд орчин. Тэгээд тэрэндээ дастлаа бас жоохон хугацаа хэрэгтэй шаардлагатай байдаг. За тэгээд усаа бэлдээ загсаа авчлаа. Тэгээд усны градус нь мэдээж хэрэгтэй болно тий. Тэгээд алтан загас градус нь ямар байв зүгээр вэ? Ер нь бол хүүтэн усны загас гэж явдаг манай нөхцөл. Гэхдээ 20-с 24 градус хамгийн тохиромжтой гэж үздэг. За дараа нь pH. pH болохоор 6.5-аас 7.5 буюу ер нь бол хатуу усны загсанд орчоод. Тийм тэгээд 4 улын дунд оршин байгаа Улаанбаатар хотын минь ус бол яг гоё гарч ирдэг. Тийм учраас Улаанбаатар тэжээхэд бол тэр загас бол диважнэнд дэж байгаа юм шиг байна гэсэн үг. Мэдээж одоо юу гэдгийг тэр амиак, нитрит, нитрат баг байв шүү дээ. Одоо нэг ингээд нийт дээрээ судалж байхад болохоор юу байсан? Амиак тэр 1.1 1.1-ээс ихгүй. Тий. Нитрит нь болохоор 0.2 ppm гэж байгаа байхгүй. Ихгүй байх хэрэгтэй. За тэгээд нитрат нь болохоор 50 ppm-с ихгүй байх хэрэгтэй. За ийм байсан шүү манайхаа. Тэгээд усны сэлгээ мэлгээ даац гэдэг бол дараагийн сэдв учраас энэ хүрээд өндөрлөе. За тэгээд мэдээж одоо энэ загас тэжээхэд хэрэг хэлбэр care level гэж ярьдаг шүү дээ. Ямар загас юм бэ? Яг уу хэцүү үедээ хэцүү анхлан дэжэгч нартаа тэжээгээд бүх орчин нөхцөл бүх юмаа бүрдүүлсэн тохиолдолд бас амархан дайжгүй загас. Тэгээ ер нь бол одоо маш easy гэж явдаг. Амархан тэжээгээд амархан загас гэж явдаг. Гэхдээ амархан
болгохын хувьд мэдээж одоо битэрийн ярьж байгаа энэ нөгөө сэдвүүд чинь та эдийг энэ алтан загас нэгийг амархан болгоход босгож ойртуулж байгаа шүү. Мэдээ одоо энэ алтан загас бол өөрөө биологийн бохирдлыг маш хэмжээгээр гаргадаг. Маш эдэмхий загас тэгээ маш их өтгөн гаргана тийм ээ. Эцнийхээ хэрээр гаргадаг учраас усыг маш хурдан бохирдуулдаг учраас маш сайн арчилгаа ордог. Энэ арчилгаа хийж чадах юм бол алтан загас бол ер нь бол гоё загас шүү. За тэгээд амьдрах хугацаа ер нь бол 30 жил амьдруулсан хүн байдгийн байлээ. Миний хувьд бол хамгийн уртдаа 3 жил амьдруулсан. Тийм, орчин нөхцөлийг бүрдүүлэх юм бол одоо 10-аас 15 жил бол амьдрдаг. За тэгээд зарим тохиолдолд одоо 30 жил амьдрна гэж одоо нийтээр бол үздэг юм байлээ. Тэгээд одоо нийтээс ингээд судлаад үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр 30 жил гэж байгаа юм. За тэгээд биеийн хэмжээний хувьд болохоор харилцан адилгүй өөр төлөөсөө хамаарат хамгийн дээд нь болохоор одоо юу гэдгийг нөгөө хэд гэж ялаа 5-аас 18 инч гэж байгаа байхгүй юу. 5 инч 1 инч чи өөрөө 2.6 тий 2.5 2.5-аар бодоход л одоо ингээд нэлээд том биетэй. Энэ бол лакурмын загас дундаа бол томдоо орно. За тэгээд усны тухай ярихад бол нэг ийм их байна. Мэдээж усаа бэлдчихлээ. За ингээд загсаа хийчлээ. Тэнгүүд одоо дараагийн одоо хүмүүсийн гаргадаг нэг том алдаа бол юу байх вэ гэхлээр нөгөө цуг амьдрах загаснуудаа буруу сонгодог тий. Энээс болж бас маш их эрсдэл гардаг тий. Тийм учраас одоо бид нэр та бүхэндээ алтан загастай зорцох хамгийн зохицол сайтай гэж үзэж байгаа 10 засыг та бүхэндээ танилцуулъя. За тэгээд бидний сувгтай хамт байгаарай. За тэгээд бидний танилцуулах 10 засны эхний нэгэн бит хоёр болохоор гитарын сон бидний ярьдаг тий хил стереом лооч тэрийг оруулсан байгаа. За энэ загасны хувьд маань болохоор ер нь Азийн загас гэд нэлээд алдартай. Урсгалтай усанд, голын урсгалтай усанд хүүтэн хэсэгт нь байдаг ийм загас байгаа. За тэгээ хоёрд нь болохоор мэдээж коридороос оруулсан. Коридороос бол их коридороос ерөнхийдөө сэрүүн усанд амьдардаг тий. Тэгээд коридороосыг одоо хийхдээ одоо өөрийнхөө алтан загастай харьцуулж хийх хэрэгтэй. Одоо хит жижигхэн одоо юу гэдгийг панданы төлмөл ч юм уу тий том алтан загастай ч юм уу кой алтан загас явал кой алтан загас ч өмхэд тэр үндэ өмнөх дугааруудаар харсан бол амандаа багтах ямар загсыг загас хоб тийм учраас одоо том алтан загастай бол мэдээж том болцсон альбино кори ч юм уу том биетэй бол коринуудаас бог кори одоо хар кори ч гэдэг юм уу том биетэй болдог коринуудаас сонгож хийвэл илүү зүгээр байдгийг шүү. За гуравт нь болохоор битээр дун оруулсан Apple style бидний хэлдэг нөгөө шар дун маань бас нөгөө медал дун энэ дунгаа оруулсан байгаа. За дөрөвт нь болохоор Анчестер. Анчестер бол мэдээж Анчестер сонгохдоо алтан загасны доор үнэхээр тэгвэл цэвэрлэгэнд ашиглаж байгаа бол мухар Анчестерийг сонгороо гэж зөвлөе. Мухар том болцсон Анчестерийг тэд бол ажлыг бол маш сайн хийх болно. Мэдээж үржүүлж байгаа тэр вайли те космос бол алтан загасны доор бол хийх бол тийм тохиромжтой биш шүү. За дараагийнх нь тавд нь болохоор пангасыг оруулсан бит хоёр. За пангас маань яг харагдж байгаа шиг тийм загас биш. Тайван дүлгөөхөн жоохон харамуутай. Бидэрт анх танигдсан нь болохоор яг нөгөө акул гэдэг нэр л орж ирээд байдаг тийм ээ. Яг харахад болохоор нэлээд тийм ийм монстр эвгүй царайтай шүү дээ. Нүд мүд холт. За тэгээд 6-ад нь болохоор мэдээж бицилээ оруулсан. Бицил бол альч төрлийн бицил бол байж болно тий. Үзгэн бицил, өнгөт бицил одоо юу шийдвүлээ Mickey Mouse гэдэг юм уу тий. За тэрийгээ бас нөгөө биеийн харьцааг амдан батхааргүйгээр тийм бицилийг сонгож хийгээрэй гэж зөвлөж байна. За 7-д нь бит хоёр болохоор Tarakatум гэд сомо бас оруулсан байгаа. Монгол бол нэлээд үржүүлсэн. Ер нь хөдөлгөөн ер нь алтан загастай дүүц хөц урдтай хоолны үлдэгдлийг бас сайн зөвлөдөг юм загас байгаа.
За. Дараа нь болохоор бит хоёр одоо Огни Барбус гэдэг Барбусыг орууллаа. Энэ Огни Барбус хэлт сонсонгууд одоо манайх шээ Барбус болохгүй шүү дээ гэд шинэ хүмүүс тэгж магадгүй байгаа. Гэхдээ бол Огни Барбус бол алтан зогстой бол гайхалтай тохирдог. Огнины буюу галт Барбус шүү. За. Дараа нь болохоор бид хоёр мөн бас Барбусны төрөл буюу Шуберт Барбус. Шубертийн Барбус гэдэг. Шубертийн Барбус бас тийм шогцсон багтай. Алтан зогстой бол хамт амьдарч болно гэж үзэж байгаа. Гэхдээ энийг бол Шубертийн Барбусыг бол мэдээж битээр интернет дээрээс судалж байгаа Шубертийн Барбусыг болно гэсэн байхаар нь оруулсан шүү. Тэрнээс шиг яг цуг хийж бол үзээгүй. Гэхдээ бол одоо ингээд нөгөө бусад загстай амьдарч байгааг нь харахаар загс баг шоглож байгаа юм бол ерөөсөө харагдахгүй байна шүү. Ер нь том биетэй ч гэсэн төлгөөхөө. За 10. 10-т нь Кули Лоч. Энэ болохоор битээр бас оруулсан шалтгаан нь болохоор мэдээж зарим хүмүүс нөгөө ингээд хайртай хижээдэг тийм алтан загсыг тэр үед болохоор энэ загс бол гайхалтай тохирдог. Тэгээ хайртайдаа болохоор аль болох хаманд нь багтахгүй хэмжээний том шиг хайрыг хийхгүй бол алтан загс маань өөрөө хахаад өгдөг тийм тохиолдол гардаг. Яг дундын хайрганд гэсэн үг шүү дээ. Нэг бол бүр юм илсэн одоо нарийн шигтэй хайр гэж ярьдаг шүү дээ манайхаа. Одоо амар нороо залмаагаар нь ингээд гарч ирэх хэмжээний тийм хайрг сонгож дийсэх юм бол одоо маш үр дүнтэй хэрэгтэй гоё. За тэгээд ямар ч гэсэн бидний бэлдсэн санал болгож байгаа 10 загс ийм байна. Гэхдээ бол ихэнх нөгөө алтан загс сонирхдаг тижээдэг одоо алтан загсны экспертүүд юу гэж ярьдаг вэ гэхээр алтан загстайгаа л илүү тохирноо. Тийм. Алтан загсны сонголт бол өнгө сонголтны бол маш өргөн байдаг тийм одоо юу гэдэг хэлбэр хэмжээ төрөл тийм учраас нэг алтан загснуудын ингээд төрлийг өөртөө байх уу хайж явсаар байгаад набортой болох тохиолдол бол алтан загс дунд бол зөндөө байдаг. За тэгээд битэрийн энэ удаагийн дугаар бол энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар бит хоёр юу ярих вэ гэхлээр алтан загсны тухай бас ярина. Гэхдээ ямар сэдвтэй байна вэ гэхлээр одоо шинэ алтан загс сонирхож байгаа хүмүүсийн гаргадаг хоёр алдааг бит хоёр бас дэлгэрүүлж ярина. За дээрэс нь энэ танк мэдтэй санаа нийлэхгүй хүмүүс байж болно. Тэгвэл та бүхэн комент хэсэгт би энэ загстай ингэж удаан дижиж ирсэн гэж оруулж өгөөрэй. Тийм бол бас бус хүмүүстэй ч гэсэн маш хэрэгтэй баг те. Битэрийг шүүмжлэх тал байх юм бол битэр шүүмжийг бол хүлээж авах шүү гэдэг. Тэгээ мэдээж нөхөрсөг шүүмж шүү дээ. Тэ? Тэ. Нөхөрсөг шүүмж юу манай. За тэгээд одоо хоёлаа төгсгөөс өмнө өөрөө хэлэх хэрэгтэй тийм. Шүү дээ. За Монголын аквариумын загс сонирхогчдод маш олон болох болтугай. За тэгээд бидний сувгт мэдээж наадыг хуруугаар хөдөлгөөд энэ минийгээ дараарай манайхаа. Баяр та.